За одоо та хэдийдээ өөрийнхөө цүнхэнд юу авч явж байгаагаа харуулъя. Тэгээ ер нь зайлшгүй хэрэгтэй чухал гэсэн зүйлүүдээ одоогоор авцсан байгаа. Тэгээд ганц хоёр зүйл нэмж авах зүйл байгаа. Гэхдээ ер нь бол нэг тийм их биш. Тэгээ одоо яг харуулах юмнууд бол ер нь дугуйтай аялал зайлшгүй байх ёстой гэж боддог зүйлс маань байгаа. Тэгээ яг энэ аялал дээр жоо нэмэлт одоо амьд юм эрдсээ нөхөх юмнууд бол бас нэлээд авч явж байгаа. Яагаад гэвэл энэ аялал зөвхөн дугуйтаагаас гадна давхар гүүн хөл хөм тоглоно гэхээр буцаа дугуй унахта хурдан сэрхэхийн тулд ер нь нэмэлт амьд юм бас амьд юм эрдэс үсттэй бүх юм авах шаардлагатай болж байгаа. Тэгэхээр тэрэн дээр л жоох өөрчлөлт гарсан. Бусдаараа бол өнгөрсөн аялал дээр авч явсан зарим нэг зүйлс нэлийн байгаа. Тэгээд бүр хэрэггүй зүйлсүүд бол бүгд хассан байгаа. Тэгээд яг зайлшгүй авч явах хэрэгтэй гэсэн зүйлсүүдээ одоо ингэж ихсаацсан байж байна. За одоо харуулъя. За мэдээж ноутбук бол тэгээд мэдээж юм. За энэнд бол яг ингэж бүгд байна. За одоо ингэж эндээс ингэж ахуулаад харах юм бол за тэнд энд бол цүнх байна. Энд ингэж 2 3 4 5 гэдэг ийм 5 цүнхтэй. За тэгээд 5 цүнхнүүд маань эдгээр зүйлс бол орох нэ. За угаасаа ингэж дугуйгаа жийж явах гүүхтэй энэ пүүзээ өмснө. Тэгээд энэ болохоор энгийн үед болохоор өмсөх пүүз маань тэр ногоон пүүз байна. За тэгээд энэ камер байна. Усны сав байна. Энд болохоор power bank байгаа. AirTag болохоор онгоцонд авч явахад бол ямар ч асуудал байсан. Дээрээс нь 24,000 та. Энэ нарны зай хураагур байна. Тэгэхээр нарны зай хураагураа энэ power bank-аараа цэнгэлж чинь. Тэгэхээр энэ аялал дээр ер нь бол тогны асуудал бол хамгийн бага гарах нэ. За энэ миний эмийн сангийн хэсэг байна. За эмийн сангийн хэсэг дээр юу вэ гэхээр за дээдлийн энэ 3 нь болохоор за энэ 2 нь болохоор ер нь бол маш их ачаал авсан үедээ ядарсан үед биеийн дархлаа солилцсон үед бол уух зориулттай. Тэгээ хурдан сэргэн биеийн дархлаа дэмжин. Ер нь бол буцаагаад миний биеийн дээрс нь булчингийн гэмтлийн дээр бол буцаага маш сайн нөхөн сэргэнэ гэсэн үг. Энэ нь болохоор үний гэмтэл дээр хурдан нөхөн сэргээхтэй. Маш их ачаал авсан үедээ ядарсан үедээ уух зориулттай. Энэ хоёр нь болохоор өдөр тутамдаа уух амьд витаминууд байна. За энэ болохоор хөлс дарагч байгаа. Ийм жижиг авсаархан яг миний аялал тохирсон. Тэгээд First Firex-ийн хөлс дарагч байгаа. Энэ болохоор нэг дүрхэд 4-5 хоног ахиж дүрх шаардлагагүйгээр хөлс ингээд дарагч байгаа. Тэгэхээр ер нь бол надад бол аюу тохиромжтой байнга хөлөрдөг. Тэгээд дээрэс нь их юм авч чадахгүй хүнд бол энийг авч яваал хөдөө аялал зугаалганда манай хаа авчих юм бол нэг дүрхээ 4-5 хоног ахиж дүрх шаардлагагүй. Тэгээ маш нингэн дүрх хэвээр орой усанд орчоод унтахтаа нингэн дүрхээ унтчих юм бол маргаашнаас нэхлээд яг хөлс дарагч нөгөө бүрхүүлэн үсээд ер нь бол сайн үйлчлэгээ өгнө гэсэн үг. Тэгээд маш нингэн дүрх хэвээр юм байна шүү. За энэ гээл болохоор ер нь бол шумуул хад зүй эсвэл шарах сорой шарах жижиг шарах мархан дээр том шархан дээр ч ер нь бол ингээд түрхээд шарахыг маань хурдан идэх аниулах зориулттай тос байна. Тэгэхээр анхаа надад бол маш хэрэгтэй. За энэ наалт бас яг ингээд шарах марх авсан тохиолдолд энэ наалт чигтэй юм нэг юутэй юм боолч их юм байгаа. Тэрийгэ гаргаж ирээд шархцсан хэсэг дээрээ тавиад тэгээ боочих юм бол ер нь бол бохор орохгүй тэгээ маш хурдан идэх хэрнэ гэсэн үг. Одоо шарах маань хурдан амина гэсэн үг. Тэгээд энэ нь болохоор яг тэр одоо энийгээ тавьчаад араас нь энэ наалтаа наачих юм. Нэг шивээсэн дээр нэг наалт наадаг шүү дээ. Яг тэрэн шиг юм орчноос ингээд битүүмчилж чинь гэсэн үг. Тэгэхээр ер нь бол хурдан шарах маань амих тийм зориулттай манхан шатны хэрэгслүүд байна. За энд болохоор дууны тос байна. Энэ хоёр алгаа айгуу гоё. Манай Куби ахч хоёр надад бүр зориулж авчирсан гэсэн. Хагарах нь айгуу бага гэсэн. Тэгэхээр ер нь бол хэр баргийн юм дээр нь хагарахгүй гэсэн. Тэгэхээр би ч одоо бас нэлийн зам сайтай усууд дээр явж байгаа. Энэ хоёр баг ер нь хагарахгүй явсаар оол дуусах юм шиг. Гэхдээ одоо бол энэ хоёроо хийгээгүй байгаа. Ямар нэгэн солих шаардлага гарвал энэ хоёроо хийчихнэ. За тэгээд энд даруулга байна. Даруулга ер нь бол маш их хэрэг болдог. Ямар нэгэн асуудал гарлаа гэхэд энэ даруулганууд бол маш сайн хэрэг болдог. Энэ гинж холбогч байна. Энэ олон зориулалтаа ашигладаг бах байна. За энэ болохоор 15 түлхүүр тусгай түлхүүр. Тэгээд энд гэрэл байна. Миний өмнөх аялал дээр
авч явсан тогоо газ 2 байна. Энэ бас өмнөх аял дээр энэ хэдийг бүгдийг авч явсан. За тэгээ энэ болохоор миний дууны уралд тавигдах цүнх байна. Энэ дууны суудлаас бэхэлдэг юм цүнх байна. За энэ хоёр болохоор миний өмнөх аял дээр урталтаа авч явсан юм. Дууны хоёр цүнхээ одоо хойдолтой авч явна. Миний дууны өмсгөл байна. Кьюб. За тэгээд энэ хэд ер нь бол ингээд кьюбээс ер нь бол дууныхаа бүх хэрэгслийг ингээд бэлтгэсэн байгаа. За амин сангийн хэрэгслээ болохоор Hellfest LEC2-оос ингээд бэлтгэсэн. Дээрэс нь Blue-гийн юм гээл, Blue-гийн ер нь юм анхан шатны тусламжийн хэрэгслүүдийг тос тэгээ наалтнуудыг авсан байгаа. Тэгэхээр ер нь ямар ч шарах сөрөг авсан ер нь бол хамгийн хэрэгтэй зүйлсээ ингээд авсан байна. За тэгээ Power Rank авсан байна. Hobby Zone дээр яг энэ Power Rank зарагдж байгаа манай Hobby Zone-оос очиод авах боломжтой шүү. Энэ бол үнэхээр супер Power Rank. За тэгээ энэ Pooz бас Hobby Zone-оос би Action Osmo Action 5 Frog авсан. За тэгээ одоо зөвхнүүд дээр юмнуудаа багтаая да. Тэгээ энэ идээс гадна гэвэл за малгай байна, нарны тус байна. За тэнд ноутбук байна. Тэгээд утасны жижиг сажиг хэрэгсэл. За дуугаа болохоор ингээд хайрцагладаг. Хайрцаглаад аваад ирсэн байгаа. Хайрцаглахтаа болохоор уртлын дууг ингэж аваад өрүүлэн хажууд хийшнэ болоход суудлаа аваад ингээд хайрцаглждаг. За тэгээд ямар нэгэн гимтлээс хамгаалаад ер нь өргөдөж гимтгээс хамгаалаад ийм хайрцгаар ингээд чухал юмнуудаа ингээд боочвол айгу зүгээр. Одоо энэ хойдлынхыг бол ингээд пердаж юугээ хамгаалаад бас ингээд цаас мас хийцэн л. Тэгээд ер нь бол Cube-с бол дууныхаа бүх хэрэгслийг авсан. Энэ бол ингээд дууны цоож байна. Cube-с бол ер нь дууны айл гаргаж байгаа бол бүх хэрэгслүүд байдаг. Ялангуяа цүнхнүүд бол маш их чанартай. Би одоо энэ хоёр цүнхийг бол жил ашиглаад ирсэн гэхэд бараг шинээрээ шахуу байгаа болохоор ингээд одоо дахин ашиглаж ин гэсэн үг. Тэгэхээр нэг авцсан байгаад насан туршийн хэрэглээ олноо. За тэгээд анхан шатны тусламжин дээр айгүй олон тийм юм аваад явж чадахгүй учраас энэ Blue-гийн шархан дээр дүрхдэг гээл тэгээд энэ шархан дээр тавьдаг энэ шарх хурдан ханиулахад тусалдаг энэ болт шархны юм болт юм уу да. Тийм юмнуудыг авчих юм бол айгүй зүгээр. Эдгээр бол ямар ч ачаа эзлэхгүй. Дээрээс нь хөлс дарагч маань байна. Айгүй зүгээр. Одоо жишээ нэг энэ л 1-2 сарын хэрэглээ гэхээр маш боломжтой. Яг дугуйтай аялд бол тохирсон юм шиг санагдаж байгаа. За тэгээд миний эрүүл мэндэд бол буцаад хурдан нөхөн сэргийх, тэгээд ямар нэгэн бэртэл гэмтэл авсан үед, булчингийн гэмтэл авсан үед, жоох их ачаал авсан үед ингээ уух зүйлс маань байна. За тэгээд тоогоол мэдээж маш хөнгөн цагаанаар газ бол одоо энэ дээр газ заавал холбоол ас чинь хаач. За нэг иймэрхүү байна да манайхаа. За тэгээд одоо юмнуудаа бүгдийг цүнхлий. Цүнхэндээ багтаана. Тэгэхээр угаасаа багтгаар харагдаж байна уу? Дээрэс нь юм нэмж хийн угаасаа. Зя. За нэг иймэрхүү болжээ.